Эрхэм үзэгчтэй хойр амгалан айлтгая. Монголын үндэсний олон нийтийн телевизийн цаг үе үзэл бодол ярилцлагын шууд нэвтрүүлэг танхимаас эхэлж байна. Нэвтрүүлгээ эхлэхийн өмнө би та бүхэнд өнөөдөр сайтуудад гарсан нэг сэдвэр бичсэн нийтлэлийн гарчгуудыг хэлэх гэсэн. 5 толгоогоос дутуугүй хортой 2 толгойн зөрчил. 5 толгойн гэрээний төслийг замаас нь буцаасны цаад шалтгаан. 5 толгойн ордыг төмөр замаас салгаж болохгүй шинэ гэрээ буюу Монголын парламент 5 толгойг зууж оюу толгоогоос имиж буун учир. Энэ өнөөдөр л гарсан нийтлэлүүд бөгөөд ярилцлагууд. 5 толгойн тухай бид өнөөдөр амтаа болгоо ярьж өөрсдийнхөө үзэл бодлыг уралдуулж байна. Янз бүрийн санаа бодлууд гарч байна. Тэгэхдээ би өнөөдөр нэвтрүүлэгтээ энийг хэлсний учир бол яг 5 толгойн гэрээг гардан хийсэн 2 хүнийг урьж энэ талаар яг өөрсдөөс нь санал бодол үзэл бодлын сонсох гэсэн хэрэгэ. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Монгол улсын сайд 5 толгой хөрөнгө оруулагчтай хийх хэлцээрийн ажлын хэсгийн дарга Мэд сайхны инх сайхан хөрөнгө оруулалтын газрын дарга Сэрэтрийн Жавхланбаатар нар хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр дэндүү их мэдээж байгаа юм шиг мөртлөөсөө дэндүү их асуултыг хүмүүс надад тавиач гэж тал талаас нь нэвтрүүлэгт орох гэж ихлээр хэллээ л дээ. Нэрээ юу болоод байна? Яагаад ингэ гацчих вэ? Гэдэг дээр ямар ч үсэн тайлбараа өгөөч гэж та бүхэн юмаа бэлдээд гисэн. Эхлээд тэрийг бүгдээрээ товчхон сонсоод ярилцлаганд орох уу? За та бүгдийн орой амгалан айлтгая. Тэгэхээр сая өөрөө чи хэлдэг энэ 5 толгойн гэрээ хэлцээрийн ширээний ард бол зөвхөн бит хоёр суугаагүй. Тэ бит хоёр гардаа хийсэн гэж хэлвэл арай хэтрүүлэг болчих واخ. За энэ үйл хэргийг хийхэд манай төрийн болоод энэ салбарт харьяалагдах төрийн бус байгууллагын олон мэргэжлэнүүд дайчлагдсан ажилласан. Тэгээ энэ дээр та бүгдэд харуулж байгаа. Ер нь сангийн яам, хууль зүйн яам, уул уурхай яам, байгаль орчны яам, зан тээврийн яам гэдэг манай гол одоо энэ асуудлыг хариуцсан яамдууд, агентлагууд одоо тухайлбал хөрөнгө оруулалтын газар, ашиг сонирхлын хэрэглэх газар, мэргэжлийн хяналтын газар гэдэг агентлагууд, төрийн бус байгууллагуудаас бол уул уурхайн үндэсний ассоциац, нүүрс ассоциац гэдэг энэ 5 толгойн хувь заяатай ямарваа нэгэн хэмжээгээр холбогдох бүх төрийн болоод төрийн бус байгууллагуудын төлөөлөл орсон энэ том баг ажилласан. Одоо нийтдээ 14-15 байгууллагуудын дотор орж ажилласан олон хүний хөдөлмөр гэж хэлмээр байгаа. Тэгэхээр яг зүгээр мэдээж асуухын зөндөө байгаа бах. Гэхдээ би нэг зөвхөн ямар баримтлаар юмнууд хийгдсэн бэ гэдэг оршилуудыг бас хэлчихэн зүйтэй байх. Одоохондоо бол улсын их хурлд өргөн бариагүй байна. Яагаад гэвэл бид бол бүх материалаа бэлтгэсэн. Улсын их хурлын 5 газарт нэг удаа өгсөн улсын их хурлын 5 газар баримтын материал дутуу байна гэсэн. Бид баримтын материалын бүрдүүлээд дахиад өгсөн байж байгаа. Одоо бид бол өргөн барих цаг товлохыг л хүлээж байгаа. Тэгэхээр энэ 5 толгой төсөл бол өөрөө уртудаа настай түүхтэй төсөл байхгүй юу? Үндсэндээ бол 10 оноос хойш 5 жил яригдж байгаа төсөл. Дэлхийн олон улсуудын сонирхлыг татчихсан төсөл. Тэгээ харамсалтай нь энэ 5 жилийн хугацаанд бас энэ үнийг харуулж байна. Ер нь бол бид ажиллаа хийж чадахгүй, цаг ухаад нь шийдэж чадахгүй саргаад нүүрсний үн бол асар их унтсан. Сая бидний 3 сар хэлцээр хийж байгаа хугацаанд ч гэсэн нүүрсний үн цаашид үргэлжлэн унсан байна. Тэгэхээр үний хэрэг дээр 10 онд бол манай энэ 5 толгой төслийг 15 дэлхийн том компаниуд сонирхож байсан болвол тэгээд тэдний дунд уралдаан зарлаад 6 санал ирүүлж байсан боловч бид нар одоо монголчууд дотор өвчрөө олохгүй бодолж байгаад нэг мөсөн бас энэ ажиллагаагаа алдаж зогсоосон. Зарим манад орё гэжсэн хөрөнгө оруулагчид Mitsui, Vale гэж ярьжсэн компаниуд Монголд ер нь хөрөнгө оруулахад хэцүү юм байна гэд Мозамбик руу очсон. Мозамбикт яг манад та адилхан ийм төсөл байдаг. Тэр төсөлд хөрөнгө оруулахаар очсон байж байгаа. Тэгээ харин дэлхийн байдал, нүүрсний зах зээлийн байдал шинэ нөхцөл бий болчлоо гэд 2014 онд засгийн газар Алтан уяаг ерөнхий сайд байхдаа шинэ маягаар асуудал хандах юм тогтоол гаргасан. Тэр нь улсын их хурлын 34 дугаар тогтоол, засгийн газрын 268 дугаар тогтоол. Энэ тогтоол дээр үндэслээд хуучин манад оролцъё гэжсэн 6 одоо хөрөнгө оруулагчид санал явуулсан. Тэгээ 6 санал одоо хөрөнгө оруулагчид явуулсан саналаас үндсэндээ 2 санал ирсэн гэж тооцож болох юм. Гэхдээ нэг нь бол одоо үнэхээр хөрөнгө мөнгөний ажлыг гэж одоо байдлаа шулуухан хэлсэн. Нэг нь бол ерөнхий зүгээр тооцоо хийсэн ийм л юм байсан.
Тэгээд үндсэндээ Шинхуад явуулсан санал Шинхуа хэнийг сонгож орж ирсэн бэ гэхээр Японы Sumitomo компанийг сонгосон. Монголын дотоодын хөрөнгө оруулагчаар манай байгаа одоо Energy Resource-ыг сонгож орж ирсэн. Би нэг юм хэлэх хэрэгтэй. Энэ хөрөнгө оруулагчдыг хэн сонгож ирсэн бэ гэхээр уралдаан шалгуур хэлтийг гадныхан зарласан, гадныхан өөрсдөө сонгож орж ирсэн гэдгийг одоо энд хэлмээр байна. За. Ер нь бол ягаад 5-7 төсөл дэлхийн бусад төсөлдөө өрсөлдөх болцоо юугаараа давуу болцоотой юм бэ гэхээр манай энэ 5-7 төсөл нүүрсний орд бол газрын гадаргт их ойрхон байрлсан. Хянд одоо өртгөөр олборлолт их хэмжээгээр тээвэрлж чадах юм бол Монгол улсад хөрөнгө оруулагч ч гэсэн аль алинд нь ашигтай байж болох юм төсөл байгаа байхгүй юу? Юу нь хэцүү байгаа юм бэ гэхээр анхны хөрөнгө оруулалт асар ихээр шаардж байгаа. Бид цахилгаан, дэд үтэц, зам, төмөр зам юу ч байхгүй. Тэгэхээр анхных нь энэ хөрөнгө оруулалтыг хийхэд асар их мөнгө шаардж байгаа. Тэр мөнгө бол Монгол улсын засгийн газрын хувьд бол хэцүү ажил. Тийм ч учраас төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар энэ ажлыг шийдэ гэж гарсан. Тэгээд энэ консорциум бий болсон. Консорциум бол харин ч одоо их боломжийн консорциум үүссэн гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр борлуулалт хийх одоо олборлолт хийх тал дээр бол Energy Resource монголчууд хинээс ч дутахгүй. Тээвэрлэлт хийх дээр бол Шинхуа одоо борлуулалт хийх ялангуяа Солонгос, Япон одоо энэ тхийн зах зээл дээр гарахад бол Японы Sumitomo компани бас үүрэг оролтод оролцож чадна гэж ингэж энэ консорциум шалгарсан. Тэгээд бид өнгөрсөн хугацаанд 3 сарын хилцээ хийсэн. Гол энэ төслийг явуулах одоо стратеги юу байсан бэ гэхээр монголчууд бид дэлхийд өрсөлдөж л гарна гэхээс биш бид нарыг гуйж хинч ирэхгүй. Бид өрсөлдөж л гарна гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Энэ дээр юу харуулж байгаа вэ гэхээр Австрали улс бол дэлхийг ер нь бол коксчгийн нүүрсээр хангадаг том орн болцсон. Дэлхий Австралиас хамааралтай болцсон. Австрали бид дэлхийгээс хамарч яана гэж айж эмээдэг улс орн биш. Бид ч гэсэн яг тэрнтэй адилхан Монголын коксчгийн нүүрс, Монголын 5-7-оос бас дэлхий хятад улс, Японы хэрэглэгчид, Солонгосын хэрэглэгчид бас ямарваа нэгэн хэмжээгээр биднээс хамааралтай байдаг болоосоо гэж ингэж дотроо бодож байгаа. Тэгээ хамгийн гол нь өрсөлдөж гарах хэрэгтэй юм байна. Одоо том өрсөлдөгч нь бол үнийн хэрэг дээр Оросд байна. Оросын одоо Элга гэж төсөл байгаа. Мозамбикийн том төсөл байгаа. Тэнд би түрүү хэлсэн 2010 онд Монголд хөрөнгө оруулъя гэж хэлсэн компаниуд бүгд гарч яваад тэнд хөрөнгө оруулж байгаа. Тэнд 12 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд 700 км төмөр замыг төвөггүй барих ажил явагдаж байгаа. Бид өнөөдөр монголчууд дотроо асуудалтайгаа проблемцсэн яваараа 270 орчим километр төмөр замыг яач чадахгүй ийм л байдалтай явж байгаа. Гэтэл Оросын бас том төсөл юу болж байна вэ гэхээр Элгагийн төсөл бол үйлдвэрүүдээ бүгдийг барьсан, олборлох одоо бүтцүүдээ бүгдийг барьсан, 321 км төмөр зам барьсан. Ингээд өрсөлдөж байгаа байхгүй юу? Тийм учраас бид өрсөлдөөнийг давж Монголд хамгийн их байгаа элбэг байгаа нүүрс гэдэг энэ баялгаа эргэлтэнд оруулж Монгол улс өндөхгүй болохгүй гэж одоо би бол хэлмээр байна. Тэгээ яг хөө бид цаг очих шаардлага байсан. За яагаад цаг очих шаардлага байсан бэ гэхээр 5-7 төсөл өөрийнхөө боловсруулалтынхаа хэмжээгээр өрсөлдөж байгаа Орос, Мозамбикийн төслөөс хамаагүй хол хоцорсон байгаа. Дээр нь Монгол гэдэг чинь өөрөө бас өвлийн хатуу уйлралтай барилгын сезон бага богино хугацаатай. Тийм учраас энэ хаврыг алдах юм бол бид нар бүтэн жил алдахтай адилхан болж хувирна. Тийм учраас цаг хугацааны хувьд бас түргэн явах хэрэгтэй байна гэж одоо олон шалтгаанаар бол энэ яарвчлах шалтгаан бий болсон. Тэгээ би түрүү хэлсэн манай ажлын хэсэг бол олон хүмүүс орсон. Олон одоо хугацаанд их удаан ажилласан. Ерөнхийдөө хилцээр бол нэг 4 шаттай байсан гэдээ бас хэлчихэд бол болох бах. Нэгдүгээр хилцээний зорилго хүрээгээ тодорхойлсон. Хоёрдугаар шатн дээр 350 гаруй одоо асуудлаар хоёр талаас хяналтын одоо асуудлууд гаргаад нэгдмэл ойлголтод төрсөн. Гурав дахь шатн дээр бид нар ер нь ямар гэрээ хилцээр хийх юм гэдгээд нэг текст хэлбэртэй бичлэгэнд оруулаад яг энэ цаг үед дээр Чалкогийн асуудал үүсээ завсарлага авсан. Харамсалтай нь бас яг тэр үед завсар дээр байсан завсрын баримт бичиг одоо ил тод болоод
хөрөнгө оруулагчийг ч эвгүй байдалд оруулаад ажлын хэсэг гэсэн бидний эвгүй байдлын байдалд оруулсан. Гэхдээ бид бол Чалкогийн асуудлаас бусад бүх асуудлаар ер нь тохиролцоонд хүрж болох юм байна гэсэн юм ойлголттой байсан. Тийм ч учраас 4-р шатны хэлэлцээн дээр харьцангуй хурдан бас тохиролцоонд бол хүрсэн. Тэгээд бид яг энэ ажлыг хийж явах явцад өнөөдрийн одоо болж байгаа улс төрийн юмнууд бий болсон. Гэхдээ би энэ улс төрийн одоо болж байгаа их хурл дээр одоо энэ асуудлыг татаж авч хэлсэн гэсэн энэ улс төржилт бол сайн муу хоёр талтай. Тэгээ муу тал нь юу гэхээр бол хөрөнгө оруулагчид бол итгэл жоох алдарж байгаа. Ер нь ч бол Монголын нэр хүнд бол тийм сайхнаар бол сонсогдохгүй. Ер нь бол доктортой байж чадах юм уу? Ер нь их том хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд үнэхээр баталгаатай орно уу гэдэгт бол нэлээд эргэлзэж байгаа байх гэж би бол дотроо санаа зовж байна. Сайн тал нь юу байсан бэ гэж одоо хэлэх юм бол яг уу улс төржиж байгаа учраас хүн болгоны сонор сэрэмж дээшилсэн. Одоо яамдууд, байгууллагууд, хүмүүсүүд сонор сэрэмжинд дээшлээд анхаарч одоо тавих асуудлууд нэмэгдсэн. Тэр асуудал нэмэгдсэн нь бол бидэнд харин ч бас тустай хянж бас юмнуудаа нэгтэлж харахад хэрэгтэй байсан. Гэхдээ тавигдсан асуудлуудын ингээд бөөнд нь харах юм бол бидний тохиролцож байсан гэрээнүүдэд суусан одоо тохиролцооны амин сүнсийг бол ер нь хөндөөгүй. Ер нь бол мэдээж цэг тасал гэдэг бол чухал асуудал, мэдээж нэр томьёо гэдэг бол чухал асуудал. Тийм засварлах ажлууд бол нэлээд хийгдсэн гэдгийг одоо хэлмээр байна. Тэгээд хамгийн гол нь энэ гэрээ ямархуу хэмжээтэй байсан, юу болсон гэдэг юм нь бол манай Жавхланбаатар дарга хөрөнгө оруулалтын газрын дарга. Жавхланбаатар бол зөвхөн энэ ажлын хэсгийн нарийн бичгийн дарга биш мөн дэд ажлын хэсгийг ахалж нөгөө мэрэгжлийн улсууд нь яаж хилцээний ширээний ард голн сууж хамаг ачаагийн үүрсэн улсууд нь тэр мэрэгжлийн улсууд. Би харин нэг юмыг сайн хэлэх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр улс төрж бид нар аль болох баг оролцох юм бол манайх мэрэгжлийн улсууд юм их өндөр чадвартай байдаг юм байна. Тийм залуучууд олон байдаг юм байна гэдгийг хэлмээр байна. Тэгээд Жавхланбаатарынхаа үгийг сонсч үзэг байгаа. За тийм ерөөсөө эхлээд та хоёрын яг энэ гол юмнуудыг сонсч ийг тохирсон тийм ээ. За орой мэнд төшөөлье. Тэгээд дэд ажлын хэсгийн үүрэг бол үндсэндээ 3 гэрээн дээр ажиллах байсан. За хөрөнгө оруулалтын гэрээ үүнийг дагсан Эрдэнэс 5-7 одоо төслийн компанитай хамтран байгуулах төслийн хамтын ажиллагааны гэрээ гэж байгаа. За төмөр зам дээр бол концессийн гэрээ гэдэг энэ үндсэн 3 гэрээн дээр ажилласан байна. Тэгэхээр хоёр зүйлийг бол дурдхан зүйтэй гэж бодож байна. Нэгдүгээрт энэ хөрөнгө оруулалтын гэрээг шинэ 2013 оны 11 сарын 1-ээс мөрдсөн хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд хийж байгаа энэ анхны гэрээ. Энэ өмнө нь байсан ашигт малтамлын тухай хуулийн 29 заасан байсан хөрөнгө оруулалтын гэрээ. Өөрөөр хэлбэл оюутлогоо хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан гэрээнээс өөр гэж ойлгох хэрэгтэй. За хоёрдугаарт бол ерөөсөө аливаа улс олон улсын практик бол юу вэ гэхээр хөрөнгө оруулалтын гэрээг ямар тохиолдолд хөрөнгө оруулагч засгийн газартай хийдэг вэ гэдэг өнцгөөс нь бас харах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За хөрөнгө оруулалтын гэрээг хийж байгаа үндсэн санаа бол засгийн газартай тийм ээ. Засгийн газраас одоо хөрөнгө оруулагч тэр доктортой байдлаа хөрөнгө оруулах хамгаалалтын байдлаа одоо урт хугацаанд авах ийм л хүсэлт байж. Нэг талаас нөгөө талаасаа бол энэ хөрөнгө оруулалтын гэрээнд оролцож байгаа талууд маань өөрөө засгийн газар зүгээр хувийн компани тийм ээ. Хоёрын хоорондын өөрийнх нь байглаас заяасан тэр эрх зүйн харилцаа бол ижил төстэй биш. Маш одоо хоорондоо ялгаатай ийм харилцаа байдаг. Тэгэхээр энэ харилцаанаас харж одоо энэ гэрээний энэ 3 гэрээ хоорондоо уялдаатай. Тэгэхээр гэрээний харилцаануудыг бас энэ өнцгөөс нь ард тайлбарлах нь зөв бахаа гэж бодож байна. Тэгэхээр ажлын хэсэг бол үндсэндээ улсын их хурлын 34-р тогтоол засгийн газрын 268 дугаар тогтоолын хүрээнд ажилласан. За энэ хоёроо үндсэнд нь нийлүүлээд энгийн хэллэгээр харах юм бол нэг 9 зарчмыг л хэлээд байгаа. Тэр нь юу вэ гэхээр ашигт малтамлын тусгай зөвшөөрөл бол одоо Эрдэнэс 5-7 тийм ээ цанхин гэж нэрлэдэг байгаа баруун зүүн цанхин тусгай зөвшөөрөл 100% төрд байх ёстой. Нэгдүгээр зарчим тийм ээ. За хоёрт нь бол улсын төсвөөс ямар нэг хөрөнгө гаргахгүйгээр энэ 5-7 энэ ордыг бол цогц байдлаар нь одоо хөгжүүлэх ийм хөрөнгө оруулалтын төсөл байх ёстой гэдэг. За мэдээж нэмэн үртэг шингээсэн ийм одоо процесс үйл явц төслөөр хэрэгжих ёстой. За төмөр замын хөрөнгө оруулалтыг бол нэмж хийгээд өмнөх хөрөнгө оруулалтыг нь бол улсад буцааж өгөөд
нэмж одоо хөрөнгө оруулаад барьж дуусгах ийм нөхцөл тавьсан. За Эрдэнэс 5 толгой дээр байгаа хамгийн одоо бас хүндрэлтэй асуудлуудын нэг байсан Чалкогийн өрөө асуудлыг шийдвэрлэх ийм одоо нөхцөл болцол байсан. Түрүүн хэлсэн төмөр замын мөнгө маань бол Чингис бондоос гарсан мөнгө шүү дээ. Тэгэхээр энэ мөнгөө бол бондынхаа мөнгийг буцааж авъя гэсэн нөхцөл засгийн газраас тавьсан. За Эрдэнэс 5 толгой лиценз нөгөө төрдөө үлдэж байгаа учраас Эрдэнэс 5 толгой компанида үлдэж байгаа учраас энэний одоо лицензээ ашиглуулсны төлбөр болгоод за түрээсийн ч гэж хэлж болно, хамтын ажиллагааны ч гэж болно, ийм төлбөр байх ёстой энэ компани дээр гэдэг ийм одоо нөхцөл байсан. Тэгээд мэдээж хамгийн чухал бас нэг заалт бол 2-оос доошгүй зах зээлд, гадаад зах зээлд энэ нь бол хятад орохгүй байгаа шүү дээ, тийм ээ. Өмнөд хөрш орохгүй байгаа. Нүүрсийг бол гаргах ийм нөхцөл. За дээр нь бас дуртахгүй байж болохгүй бах. Монголын хөрөнгө оруулагч нь энэ төслийг хэрэгжүүлэхдээ 51% менежменттэй байх ёстой. Дор хаяж гисэн ийм нөхцлүүд тавьсан байна. Тэгэхээр энэ бол угаасаа нөгөө уралдаан шалгаруулалтын маань үндсэн нөхцлүүд байсан. Гэрээний бас үндсэн суурь нөхцлүүд байсан гэж хэлж болох байх. За тэгээд яг би ер нь төслийн талаар эсвэл гэрээний энэ хүрээнд яригадаад байгаа энэ хүмүүсийн ойлголтыг бас зөв болох үүднээс хэдэн зүйлийг дурдъя гэж бодож байна л да. За нэгдүгээрт бол энэ санхүүжилтийн асуудал бол угаасаа том төслөлд маш чухал. Санхүүжилтийн асуудал нь өөрөө тухайн хөрөнгө оруулагчийн өөрийнх нь хувь нийлүүлсэн хөрөнгөөр эсвэл олон улсын банкуудын одоо зээл хөрөнгөөр босч байгаа. Энэ бол бүх төсөл дээр олон улсын практик нь л дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ маань хоёр шаардлагыг хангах хэрэгтэй болж байна. Нэгдүгээрт бол хамгийн эхлээд ер нь бол санхүүжүүлэгч энэ гэрээг авч уншихад мөнгө өгөх боломж нь байна уугүй юу гэдгийг маш сайн харах хэрэгтэй. Энэ өөрөө олон улсын стандарт гэдэг. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкуудын ялангуяа гаргацсан формат байгаа юм л. Тэгэхээр бидний гол ажилласан одоо стандартад нийцүүлэх гэж оролцсон хүрээ маань бас энэ хэсэг дээр байна. За нөгөө талаасаа бас үнэхээр энэ өөрсдөө хөрөнгө гаргаж хийж байгаа хөрөнгө оруулагч гэдэг маань ямар хөрөнгөөр яаж оруулж ирж байгаа юм бэ гэдгийг бол харах хэрэгтэй. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёр схем маань хоёулаа бүрэн ажиллаж чадж гэнэ үү? Хоорондоо хэр уялж гэнэ гэдгийг гэрээгээр л гаргаж ирж байгаа юм л да. За төслийн компани дээр яригдж байгаа асуудал бол бас нэг одоо хүмүүсийн буруу ойлгоод байгаа асуудал байх шиг байна. Энэ 51%, 49% асуудал л да. Тэгээ энэ бол гэрээ хүчин төгөлдөр болоод эхлэхээр хийгдэх процесс. Өөрөөр хэлбэл төслийн компанийг Монгол улсын хуулийн дагуу байгуулагдсан төслийн аж ахуйн нэгжил одоо хэрэгжүүлнэ шүү дээ. Тэрэн дээр хөрөнгө оруулагч гэж үзэж байгаа. Одоо Шинхоо Энержи корпорац гэж нэрлэдэг байгаа тал маань 49% таа орж ирэх асуудал өндөгдөж байгаа. Тэгэхдээ энэ нь бол 51% нь гэрээ хизээч доошлохгүй байдлаар бол гэрээнд зааж өгсөн байж. Өөрөөр хэлбэл менежмент хөрөнгө оруулалт аль аль тал дээр бол Монголын компани хяналттай явна. Дээр нь хувь нийлүүлсэн хөрөнгөөрөө нөгөө тал маань хариуцлага хүлээж эхэлж байгаа. Санхүүжүүлэгчийн харилцаа бол тусдна гэж ойлгох хэрэгтэй. За дээр нь зөвхөн дурдах ёстой асуудал бол мэдээж энэ олон улсын банкуудын тавьж байгаа маш олон шаардлагуудыг бол бид нарт дурдсан. Техник, технологи, байгаль орчин дээлтэй эднэрийг бол баг биднээс илүү банкуд маш сайн тавиад зоогоод өгсөн байж. Тэгэхээр бид нар бол гэрээндээ бол энэ олон улсын стандартаа мөрдөхөл үндсэн зарчмыг баримталсан. Хамтын ажиллагааны төлбөр татварын харилцааны хувьд бас нэг зүйл тодтохон зүг баг. Мэдээж одоогийн ашигт малтмлын хуулиараа бол ашигт малтмлын нөөцийн төлбөрийн асуудал байна. Энэ бол татвараас тусад нь шууд улсад орж ирж байгаа нэмэлт мөнгө, тийм ээ. Тэгэхээр энэ дээр нэмээд хамтын ажиллагааны төлбөрийн асуудал бол яригдж. Тэгэхээр Монгол улсад орж ирж байгаа өөрийнх нь төслийн тэр үр өгөөжийг харахтаа татвараар орж ирж байгаа хэсгийг харах хэрэгтэй баг. Ашигт малтмлын нөөцийн төлбөрөөр орж ирж байгаа хэсгийг харах баг. Эдийн засгийн саяны одоо Эрдэнэс 5 толгойд төлөх гэж байгаа төлбөрийн бас дүнг харах хэрэгтэй баг. Тэгээд энэний нөгөө үржүүлэгч нөлөө гэж ярьдаг. Бусад одоо дагалдах, нийлүүлэх, түүний доотлын харилцаануудаар энэ нь бол
явж байгаамаа. Тэгээд яг энэ дээр бол нэлээд бас ажлын хэсэг. Би одоо яг дундаас нь асуучмаар л оргил яваад байна л да. Одоо би дундаас нь асуугаа явуучих. Би та хоёрт бас эхлээд тодорхой юмнуудаа ярих боломж олгоцсон болохоор. Тэгэхээр инх сайхан дараа сая төрүүлж байгаа ярин дотор уг нь одоо хугацаа хожих байсан гэж яриад ах юм. Энд чинь зүгээр гацчихад байгаа төсөл болохоос биш бүр зогсчиход байгаа төсөл биш үсттэй. Тэгээ ягаад та өнгөрсөн цаг дээр яриад байгаа юм? Гойхоо ер нь бол хэрвээ талууд бүрэн ойлголцсон түрээ тохиролцоонд түрчээд гэрээг үзэглэн шүү дээ, тийм. Үзэглэснээс хойш өчнөө олон ажил байгаа байхгүй юу? Одоо орон нутагтай ажиллах ажлууд байна. Олон зөвшөөрлүүд бичигдэж одоо шин юутай болох хэрэгтэй болно. Техник эдийн засгийн үндэслэл нь уул уурхай яам одоо холбогдох байгууллагуудаар нь орж батлагдах хэрэгтэй болно. Өөрөө яг амьд харилцаа үүсээд амьд бүтээн байгуулалт эхэлтэл энэ гэрээ үзэглэсний дараа наад зах нь 3 сар шаардлагач байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр 3 сар тооцоод үзэх юм бол бид нар цаг алдаад байгаа байхгүй юу тийм. Өөрөөр хэлбэл гэрээ үзэглэснээр бүх юм сайхан болоод бүх юм өрнөө явчихж байгаа биш. Тэрний хард өчнөө олон ажил ундурна. Тэр хооронд ч одоо өнөөдөр 4 сарын сүүл гэж бодох юм бол дахиад 3 сарыг нэмээд 7 сар бид нар үндсэндээ хавар ажил эхлэх ажлын одоо цагаа алдчихж байгаа юм байдал байгаа. Гэхдээ хамаа алга том төсөл юм чинь бас цаг шаардаад байгаа бах. Хамгийн гол нь том төсөл дээр монголчууд нэгдмэл байх хэрэгтэй. Түүнээс өөрсдөө хагаралдаад өөрсдөө энийг тойрж улс төржээд үйл тэгвэл хөрөнгө оруулагчид маань итгэхгүй. Хөрөнгө оруулагчид ер нь бол тун айх дээр эргэлзэж байгаа. Эргэлзээг нэмээд ивэл бид нар одоо суугаад ярьж байгааг утга учир бол бас өөрөө тэгээд алгуулчих шүү дээ. Энд л одоо санаа зовоод байгаа учраас л энийг хэлээд байна. Зохлонбаатар даргын сая яг ярьсан хэсэг дээрээс дахиад тодруулж асуух гэсэн. Та сая авч болох тийм татваруудын тухай ярьлаа шүү дээ. Бид нэр ийм татваруудыг харах хэрэгтэй гэж. Тэгтэл одоо 2% л роялтигаар бэлгэлчих гэдэг ингэсэн яриа яваад шүү дээ. Энэ дээр та ямар тайлбар хэлэх юм? За тэгэхээр түрүүнийхээр үргэлжлүүлээд хэлэхэд бол за 2% роялти гэж нэрлэж болохгүй л да. Энэ өөрөө Эрдэнэс 5 толгойдоор байгаа баруун зүүн санхин лицензийг бид нар үндсэндээ одоо төслийн компанид түрээслүүлсний төлбөр авч байна гэсэн үг. Тэгэхээр Эрдэнэс 5 толгойд шууд ашиг болж орж байгаа мөнгө гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талаасаа бол түрүүн хэлсэн ашигт малтамлын нөөцийн төлбөр бол өөрөө нэмэгдэж орж ирэх ёстой. Энэ хөрөнгө байгаа. Нөөцийн төлбөрийн 2% гэдэг бол энэ бол зүгээр суурин байгаа байхгүй. Бидний хамтын ажиллагааны төлбөрийг ашигт малтамлын нөөцийн 40% гэдэг нь өөрөөр хэлбэл суурин 5% байгаа шүү дээ одоо хуулиараа. Тэрний 40% гэдэг маань 2% байна. Тэгэхээр үндсэн зарчим бид нар хэлцэж юун дээр тохирсон бэ гэхээр нэг зүйлийг хэлэхгүй болохгүй бах. Мэдээж нүүрсний үн өсөд байх тусам энэ одоо ашиг бол нэмэгдэнэ. Энэ бол тодорхой. Тэгэхээр энэ өсөхтэй холбогдуулаад бид нар энэ 2% маань бас өсөж явах ёстой гэдэг үндсэн зарчмыг тохиролцсон. Тэгэхээр өөрөөр хэлбэл зөвхөн 2% гэж ойлгож болохгүй. 2% хизээ яригдж байна уу гэхээр нүүрсний үн $85 бага байх үеийн одоо зүйлийг ярьж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл 2 дээр нэмэх нь 5 буюу 7% л одоо татвараас гадна энэ 7%-ийг бол борлуулалтын орлогоос аваад авах юм аа гэж ойлгох хэрэгтэй. 85-аас дээшээ яваад ирвэл 2.5. За 100-аас дээшээ гараад ирэх юм бол 3.2 гэдэг. Ингээд тоо маань үргэлжлээд 16 хүртэл хувь руу очих юм. Ер нь нийлбэр нь түрүүний 7% гэдэг маань. Тэгэхээр энэ өнцгөөс харах юм бол яг бизнес харилцааныхаа үүднээс бол мэдээж шударга зарчим байх хэрэгтэй. Мэдээж нөгөө талд орлого нэмэгдээд байвал бид нар ч гэсэн орлого бол нэмэгдэх хэрэгтэй. За дээр нь бас нэг зүйл хэлэхэд энэ нь бол зөвхөн Эрдэнэс 5 толгой ашиглаж байгаа 2 лицензийн хувьд яригдаг байхгүй. Өнөөдөр Energy Resource компани ашиглаж байгаа ухаан удаагийн борлуулалтыг бас оруулсан байж. Тэгэхээр үндсэндээ энэ яг одоо өнөөдрийн байдлаар бол 5 лицензийг бас оруулаад эннийх нь нийт борлуулалтаас бид нэр тооцоод юугаар ийм л зарчим тохирсон.
Энэ дээр чи одоо бас нэвтрүүлэгт орох гээл хүмүүстэй санал болгож хахад эн чи ерөөсөө бусад лицензүүдийн яах юм болж байна. Бүр тэр чигээр нь бүх тэр 5 толгойн орд руу орчих гэдэг юм. Бор толгой, бор тэг, орцог гэнтэргээд лицензтэй тийм газрууд байгаа тухай яриад байна шүү дээ. Энэ дээр ямар тайлбар өгөх вэ? Энэ дээр бол ерөөсөө гэрээний үндсэн харилцаа, гэрээнийхээ лицензийн дугаарыг тавиад, он сарын тавиад зөвхөн баруун зүүн цанхтай холбоотой 4 лиценз дээр яригдж байгаа. Бусад лиценз хамаарахгүй гэд гэрээг бол хязгаарлалцсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт ерөөсөө энэ гэрээг тойрсон бүх асуудал бол зөвхөн төсөлттэй холбоотой. Төсөлттэй холбоотой. Төслөөс гадуурх ямар нэг үйл ажиллагаатай бол холбоогүй. За дараагийн асуулт. Тэгэхээр одоо хамгийн гол асуудал бол нөгөө 1072 хувьцааны тухай. Өнөөдөр хүртэл засгийн газрын хэрэглэх газрын дарга баяр цогтын тайлбар хэвлэлүүдээр явж л байна. Энэ одоо энийг одоо яг юу гэж ойлгомжтой тайлбарлах хэрэгтэй юм бэ? Зарим нь цааслаг, зарим нь өрийн бичгэлэг, зарим нь эн чинь жинхэнэ хувьцаалгыг та тайлбар өгөөч. 1072 гэд хувьцаа яриад байгаа шүү дээ. Тэр бол улсын их хурлын тогтоолоор Эрдэнэс 5 толгой компанийг хөрөнгийн бирж дээр гарсан хойноо өөрийнхөө 20%-ийг одоо ард иргэдээр 1072 хувьцаа болгож өгөөл гэсэн. Тэгэхээр нөгөө Эрдэнэс 5 толгой компани хөрөнгийн бирждээ гарч чадаагүй. Гарч чадаагүй болохоор 1072 хувьцааг амьлуулах үн хүргэж чадахгүй өөрөө өөрөнд орцсон ийм л байдалтай байгаа байхгүй юу. Дээр нь өмнө гарч ирсэн улсын их хурл засгийн газрын тогтоолоор 1072 хувьцааг хэрвээ хөрөнгийн бирж дээр гараад үнэхээр Эрдэнэс 5 толгой компани мөнгө босгож чадах юм бол 1072-ыг эзэмшигч, хувьцаа эзэмшигчдөө саналын эрхтэй байна. Тэр хүртлөө саналын эрхгүй гэдээ хэлсэн байхгүй юу. Тэм учраас үндсэндээ 1072 хувьцаа бол ашиг тараадгүй, өөр хоорондоо гүйдгүй. Яг өнөөдөр манай баяр цогц сайд цаас гээд шулуухан утгаар нь хилцсэн байлаа. Үнийн хэрэг дээр цаас ч болоогүй. Одоо бидний гар дээр тэр чинь байхгүй шүү дээ. Зүгээр нэг компьютер дээр бүртгэлийн тухай асуудал байгаа шүү дээ. Тэгээд өөрөөр хэлбэл яг зах зээлийнхаа утгаар бол энэ бол хувьцаа болж чадаагүй л гэдэг байхгүй юу. Гэхдээ энэ асуудал бол энэ гэрээ хэлцээний асуудал биш. Энэ бол Монгол улсын өөрийнх нь асуудал. Манай их хурлын шийдэх асуудал, манай засгийн газрын шийдэх асуудал. Хизээ энэ асуудлыг зөв шийдэж болох уу гэхээр хизээ 5 толгой төсөл ашиг өгч эхлэн тэр үеэс шийдэгдэ. Өнөөдөр ашиг өгдөг төсөл биш. Өнөөдөр 5 толгой төслөө тойроод Монгол улс өөрөө бөө өрөнд унчаад улсаа татаж унгаах юм байдалд орчод байна шүү дээ. Тэгэхээр энэ төслийг ашигтай болгож чадвал тэгвэл 1072 хувьцааг амьлуулж болно. Тэгэхээр энийг хийхин тулд энэ төсөл ашигтай хийгдсэн байх хэрэгтэй, энэ гэрээ сайн хийгдсэн байх хэрэгтэй л гэж. Тийм яг одоо нөгөө за чамд 1072 хувьцаа байгаа шүү гэд бидэрт хэлсэн шүү дээ. Тэгсэн улсууд чинь хизээ нэгэн цагт амьлах нэ гэд за та сая амьлах гэдэг үгийг хэрэгэлсэн шүү дээ. Тэр боломж одоо яг энийг хөдөлснөөр үнэхээр байгаа гэдгийг л бас баталгаа хүсэж байгаа жирийн хүмүүсийн хүсэл байна л да. Хизээ хувьцаа болж амилж болдог вэ гэхээр хизээ тэр хувьцааны компани ашигтай ажиллана тэр үед л амилна шүү дээ. Тэгэхээр та нар бодлоо өнөөдөр улсын их хурлаас Эрдэнэс 5 толгой компани дээр зөндөл санхүүгийн хяналт шалгалт хийсэн. Бараг нэг их 80 хэмжээний өр үүссэн байна шүү дээ. Нэг их 80 шүү дээ. Төгрөгний өртөө. Ийм өртөө компаниас 1072 хувьцаанда хизээ нэгэн цагт ашиг аавна гэд гордоо суухад бол үнэхээр хэцүү шүү дээ. Тэгэхээр ашиг өгдөг төсөл болгох төлөөл энэ бүх ажлууд хийгдэж байгаа байхгүй. Одоо жахлан би та хоёроос сөүлжид асуугаад байна. Жахланбаатар дараагаас асуух гэдэг юм л да. Энэ гэрээний хугацааны тухай бас их янз бүрийн санал бодол явж байна. 30 дээр нэмээд 20 ингээд 70 жилээр байгуулахаар болцсон байна л гэж байна. Энийг нэг тодорхой тайлбарлая. За энэ бол яг гэрээнд бол маш тодорхой зохицуулагдсан байж байгаа. Ерөөсөө гэрээний үндсэн хугацаа 30 жил. 30 жил болно. Гэрээ ер нь дуусч байгаа. За мэдээж хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч зүгээс юу гэж хардаг вэ гэхээр үнэхээр 30 жилийн хугацаанд үр ашигтай яваад аль тал нь тохиролцвол гэрээг одоо сонгож болох боломжууд нь гаргалгаа нь байна уугүй юу гэдгийг бол хардаг. Тэгэхээр энэ бол нэгдүгээр стандарт нөхцөл.
Хоёрдугаарт бол бид нар харин дээр нь нэмээд магадгүй энэ бол гэрээний дараа тухайн үедээ 30 жилийн дараа л засгийн газар хөрөнгө оруулагчтайгаа суугаад ярих асуудал шүү дээ. Дээр нь бид нар ямар нөхцөл тавиад байгаа вэ гэхээр бидний үндсэн суурь зарчмууд тэр үед биелсэн байна уу гэдгийг засгийн газар өөрөө бас харах ёстой гэдэг нэмэлт одоо бид нар шаардлага тавиад байгаа хөрөнгө оруулагчид. Үнэхээр төсөл хэрэгжсэн үү? Үнэхээр төмөр зам баригдсан уу? Нөгөө угаах үйлдвэр болсон уу? Нөгөө 2-3-аас дээш зах зээлд одоо бүтээгдэхүүн гарсан уу? Тэгэхээр энэ бол тухайн үед хэлэлцэх үедээ засгийн газарт л одоо нэмэр болох гэсэн ийм зохицуулалт бол хийгдсэн байж. За тэр энэ хугацаан дээр маш олон өөр харилцааг одоо хольж ойлгох шиг байна. Гэрээний өөрийнх нь хугацаа бол 30 жил. За энийг бол ингээд салгачих хэрэгтэй. Ашигт малтамлын лицензийн өөрийнх нь хугацаа гэж одоо саяны тэр таны хэлдэг 20 жилийн хугацаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнөөдөр нөгөө түрээслэх гээд байгаа гэх үү? Хамтарч одоо нөгөө олборлогч гүйцэтгэгч оруулж ирээд байгаа лиценз маань өөрөө ашигт малтамлын тухай хуулиараа 20 жил сунгагдах одоо эрхтэй. Тэгэхээр тэр бол маш өөр харилцаа. 20 жилийн хугацаанд сунгагдаад хуулийнхаа дагуу дахиад 20 жил нь байна. Өөрөөр хэлбэл 30 жилийн дараа одоо ингэж харах нь л да. 30 жилийн дараа 1/20 сунгагдсан юм чинь 10 жил нь үлдсэн байгаа ийм л лиценз байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө буцаад Эрдэнэс 5 толгой дээр л үлдэнэ. Тэрэн дээр бол одоо гэрээг одоо сунгах 10 дахь жилийн асуудал бол огт яригдахгүй. 40 бол бүр одоо өөр ойлголт холсон байна гэж. Би одоо за яг та бүхний бэлдсэн гэдэг юм одоо энд харуулдаг байгаа энэ тайлбарыг сонсохоос гадна нэг л зүйл асуучмаар санагдал. Яагаад ингэж бид нар чинь одоо өнөөдөр цэндтэй нийтлэлж монголчууд хоорондоо хэрэлдээд байгаа юм биш ээ. Монголчууд хэрэлдүүлээд байна гэж чиж байгаа байхгүй юу? Энэ чинь зүгээр сэр хийлгсэн өгүүлбэр байна л да. Тэгэхээр бид нар яагаад өөрсдийнхээ энэ хийсэн юмны нэг заалтын тусад нь ингэж аваад л тооноос нь ингэж яриад байгаа юм бэ? Тэгээд хил хилээ олзохгүй байгаа учир шалтгааныг одоо яаж тайлбарламар санагдаж байна? Ерөөсө заалтуудыг бол ойчин сойчин тайлбарлаад байна гэж би харж байна. Сая ингээд 3 сар хугацаанд ажлын хэсэг ажиллаж штэ. Тэгэхээр би хэлээд байгаа штэ манай ахаа 350 орчим асуудлаар ингээд хилцээрээр өөрлөдөө 350 орчим асуудлаар нэгдмэл ойлголтод төрлөө хөрөнгө оруулагчтай. Гэтэ зөвхөн хөрөнгө оруулагчтайгаа нэгдмэл ойлголтод төрж байгаа учраас монголчууд хоорондоо нэгдмэл ойлголтод төрж байгаа байхгүй юу? Ажлын хэсэг дээр суугаад. Хэрвээ энэ том төсөл Монгол хийжсэн туршлага байхгүй. Энэ одоо бид нар хамгийн ил тод байгаа төсөл нь баг. Хамгийн ил тод мэдээлэл өгч байгаа. Тэрний ил тод байсныхаа одоо юу гэдэг чинь одоо шүүмжлэлийг сонсоод сууж байгаа баг. Гэхдээ ойлголцох хэрэгтэй гарцаагүй. Тэгэхээр бид нар дээд зэргээр мэдээлэл өгч байгаа 350 асуудлыг ажлын хэсэг хөрөнгө оруулагч дээр бүтэн ойлголцохын тулд 2 сар зарцуулж байгаа асуудлыг олон түмэнтэйгээ ингээд 350 асуудлыг задлаад яргвал бас л их цаг авна да. Тэгэхээр яг бид нар туршлага байхгүй байна. Гэтэ би энийг нууж хаах хэрэгтэй биш, ярих хэрэгтэй асуудал. Би маш олон асуудлыг энэ маргаан дундаас хүмүүс зөв болгож харж байгаа байх гэж бодож байна. Тэгээ байх хэрэгтэй бэрхшээл гэж бодоод эндээ хэвийн хандаад элдв ус төржихгүйгээр элдв биенийг хардахгүйгээр Монгол нэг байж хөрөнгө оруулагчийн үдээс нэг болж цул болж зогсож ээж Монгол өөрийнхөө эрхшгээ хамгаална өгөхөөс биш тархаа бутархаа элдвийн юм ярьсан хүнтэй бол нөгөө тал өөдөөс сухтаа хилцэн цухтаа ч гэсэн чанга сууж чаддаг байхгүй. Бид чанга суухын тулд бид нэгдмэл байх хэрэгтэй. Тэр мэдээллийг бид дээд зэрэгээр хангах гэж оролдож явж байгаа. Ажлын хэсгийн хэмжээнд бол маш хэвэн явагдсан гэж хэлмээр. Бас л нэг эндээс яг уламжлал асууд гараад ирлээ. Өнөөдөр бид нар ингээд сууж идэл чинь оюу толгойн асуудал маань эргээ за энэ 5 толгой дээр өөрсдөө оролцоод хоорондоо яах байгаа юм чинь гээд оюу толгойн асуудал зарим тал дээр хүндрэх тийм бол одоо боломж гэж хэлж болохгүй юм л да. Тийм уршиг гарч болох уу? Энэ зүгээр ийм гинжин тийм хохиролтой гэдэг юм Монголд сайнгүй нөлөөлөх үр дагаврууд гарч болох уу? Гэхдээ яг 5 толгой төслийг нөгөө том төсөл гэдэг утгаараа бусад төслүүдэд нөлөө үзүүлэх төсөл гэдэг утгаараа яг нарийн дээр бол эн чинь бүс нутгийн хэмжээний дэлхийн хэмжээний том төсөл болох учиртай юм шүү дээ. Тэр утгаараа бол Монгол анх удаа ингэж мөс зүсж байгаа мөс зүсгч төсөл гэдгээр бусад төслүүдэд хаялахтай л байна. Сайн муу аль хаялга нь бага авах. Тийм учраас бол том төслүүдийг хийж сурна
ярилцсан гэдэг бол өөр хоорондоо заавал уялдаатай байдаг зовлонтой л доо. Таны хувьд? Мэдээж би зүгээр хөрөнгө оруулагчийн зүгээс бид нар бас харж өөрсдөө тэр байр суурь тавьж явах хэрэгтэй л гэж бодож байна л да. Ягаад гэвэл манай хөрөнгө оруулалтын газрыг шинэ хөрөнгө оруулалтын хуулиар бол байгуулсан. За мэдээж ийм төсөл, ийм гэрээнүүдээр мэрэгчсэн боловсон хүчинтэй болохын тулд одоо төр засгаас ийм бодлого явуулж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр мэдээж чадварчих, одоо сайжрах, эсвэл олон улсын тэр хэлээр нь ярьж сурах ийм асуудал бидний өмнө бол тавьж байгаа. За нөгөө талаас нь харах юм бол зүгээр хөрөнгө оруулагч тал харах юм бол цаана нь ийм том төслийг санхүүжүүлдэг хөрөнгө оруулагч маань өөрөө дэлхийд тоотой байхгүй. Хоорондоо маш сайн мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр холбогдож л таарч байгаа юм л да. За дараагийн асуулт. Би энэ нөгөө нэг эсрэг тэсрэг үзэл бодлуудыг та бүхнээс асуугаад байгаа шүү дээ. Гэрээ байгуулсны дараа цуцлсан тохиолдолд гээд нэг олон асуудлууд яваад байна шүү дээ, тийм ээ. Энийг одоо юу гэж тарах вэ? 30 жил яасан ашгийг төлөх аимшигтай заалт орсон байна гэдэг нэг яриа яваад байна шүү дээ. Тэгэхээр энэ бүх заалт чинь уг нь тэр 268 тагаа 34 дүр тогтоолтойгоо очиж тулах хэрэгтэй байгаад яагаад ийм яриа гарч юу? За тэгэхээр яг энэ гэрээний харилцаагаа өөрөө бүхэлд нь авчил харах хэрэгтэй л да. Тэгэхээр ерөөсөө нөхөн төлбөрийн харилцаа гэдэг бол манай бидний гол барьж байгаа зарчим дээдэш ажлын хэсгийн барьсан зарчим миний түрүү хэлсэн. Ерөөсөө л Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлье гэж. Тэгэхээр концессийн тухай хуулийн дээр бол тодорхой заасан байна. Нөхөн төлбөрийг хийнэ гэдэг. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дээр мөн одоо хэлсэн байна. Хөрөнгө оруулагчид олгож байгаа баталгаа дээр за хууль бусаар бол хураахгүй. Мэдээж хураас нь янз бүрийн тохиолдол гарах юм бол энэ нөхөн олгорын асуудлыг шийдэх ёстой гэдэг. Тэгэхээр бид нар энэ нөхөн төлбөрийн асуудлыг бол хоёр талаас нь харах хэрэгтэй. За нэгдүгээрт бол гэрээний маань өөрийнх нь тэр нөгөө олон улсын банкудад очиж тавих шаардлагаа талаас харах юм бол нөхөн төлбөрийг маш тодорхой заасан байна гэдэг нь нэмэх нэг оноо. За хоёрдугаарт бол угаасаа тодорхойгүй хэрэг хийх юм бол ямар нэг томьёолгүй хийх юм бол одоо эн чинь процессын асуудал байхгүй. Шууд цуцлангууд нөхөн төлбөрийн асуудал угаасаа ярихдаггүй. Ямар процесс гэрээнд байна вэ гэхээр үйл явцсан за юунаас болж цуцлсан юм бэ? Ямар асуудал үүссэн бэ? За энийг хэн буруутайг тодорхойлно. Буруутай тал нь тэрийг одоо бурууга засах хугацаа өгнө. Ингээд маш олон процессыг дамжаад хамгийн сүүлд арбитр дээр очино тийм ээ. Арбитрийн шүүх дээр очлоо. Арбитрийн шүүх дээр бурууг нотлолоо. За энэ үед нөхөн төлбөрийн асуудал яригдж байгаа. Тэгэхээр арбитрийн шүүхээс энэ нөхөн төлбөрийн томьёол байхгүй тохиолдолд хөрөнгө оруулагч харин засгийн газрыг хохирох магадлал өндөр бас. Хэмжээшгүй, даад давшгүй тоо нэхэх магадлал өндөр. Анхнаасаа тохиролцчих юм бол хоёр тал энэ дээр бол аль тал нь алдаа гаргах үедээ за би ерөнхийдөө ийм төлбөрийн асуудал яригдж байгаа шүү гэдгийг мэдж явах нэг юм ач холбогдолтой. За нөгөө талдаа яг тэр нөхөн төлбөрийнх нь өөрийнх нь ямар үед тогтоосноо шалтгаалж тоон хувирж байгаа юм. Түүнээс биш одоо цуцлангууд ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй байхад угаасаа ямар ч төлбөр төлөхгүй шүү дээ. Ойлгомжтой. Тэгэхээр энэ нөгөө 4 тэрбум ам долларын ойролцоогоор тийм ээ хөрөнгө оруулалт маань 5 жилийн дараа цуцлсан тохиолдолд магадгүй 4 тэрбум ам доллар хийцэн байх тийм ээ. За тэгвэл тэр цуцлсан процессороо яваад арбитр дээр очиод хэн буруутай нь гараад ирвэл энд нөхөн төлбөрийн асуудал яригдж. Бас нэг онцолж хэлэх юм энэ ерөөсөө ирээдүйн ашигын асуудал өөрөө нэгдүгürt биш. Энэ юу вэ гэхээр техникийн томьёоллоор харах юм бол үндсэндээ нөхөн төлбөрийн асуудал яаж яригдж гэнэ вэ гэхээр таны оруулсан бодит хөрөнгө оруулалтыг томьёолох тэр байшин барьсан бол ямар хөрөнгө оруулсан тийм ээ. Үнэхээр нэг зүйл орж ирж байгаа нь банкнд хэрэг зээлтэй бол санхүүжүүлэгч. Гэхдээ энэ санхүүжүүлэгчийн харилцаа тусдаа зохицуулагдсан байж байгаа. Гэхдээ санхүүжүүлэх талаас харах юм бол төсөл тодорхой хэмжээний мөнгө оруулсан санхүүжүүлэгчид хэрэг одоо төлбөр төлөхөөр бол энэ харилцааг бас юунд оруулж ирж байгаа. Тэгэхээр энийг бас хольж ойлгоод байгаа шиг байна. Тэрийг хэлэх хэрэгтэй. Төсөлд аливаа том төслийг хийхин тулд эерэг харжаа гэдэг зарчим байдаг байхгүй эергээр. Одоо бид хоёр чинь ирээдүйд муудалцах юм байгааг нь шүүхтээр очих юм байна гэж гэрээ хийж болдгоо.
Тийм учраас эхлээд эргээр хараад бүх юмудаа хийх хэрэгтэй. За бүр муу нөхцөл болвол яах вэ гэдэг асуудлаа хамгаалахын тулд олон улсын стандарт барих хэрэгтэй байхгүй юу? Тэр стандартын тухайд манай мэргэжлийн хүн яриад байна шүү дээ. За одоо би 10 минут үлдсэн байна гэж манай найруулагч надад догч ил л да. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ тухай одоо би сая ингээл Жавхланбаатар даргын яриаг сонсож байхдаа одоо жирийн үзэгчдийн хувьд энэ нарийн юм. Тэртээ тэргүй олон улсын стандарт байдаг бол бид нар энийг мэдэж ингэж тайлбар сонсож явах юу илээ гэж би бодогдож байна л да. Тэгэхээр одоо та хоёр ямар ч үсэн энэ ажлын хэсгийг ахалж тэргүүлж ажиллаж байгаа хүмүүсийн хувьд одоо ирээдүйн хэтийн тухай энэ төслийн талаар өөрсдийнхөө бодлыг ер нь хуваалцаач. Нэгдүгээрт яг их хурлд засгийн газар эхлээд танилцуулъя гэж бодож байсан. Уул нь бол засгийн газарт өөрт нь эргэцэн чадамж нь байгаа юм. Энэ гэрээг хийгээ явуучих. Гэхдээ нэгэнт улсын их хурл өөр дээр татаад аваад үзье гэсэн учраас тэр бас болохгүй юм байхгүй. Тэгэхээр эхлээд бид бол танилцуулъя гэж хэлсэн бол одоо бол улсын их хурлаар бүр шийдвэр гаргуулъя гэж засгийн газар хүсэж байгаа байхгүй юу. Тийм учраас бид нар шийдвэрийнхаа төслийг хийгээд юмыг өргөн барихаар ингээ бэлдсэн. Одоо хамгийн гол нь цаг өгвөл одоо өргөн барьлаа. Их хурл дээр хилцсэн. Миний хүсэж байгаа юм юу гэхээр ямар ч асуудал гарч болно. Мэргэжлийн усудаа сонсоо. Уужуу тавин сонсоо, хардаж болно, сэрдэж болно. Гэхдээ хардлага сэрдлэгээ тайлтал юмаа сонсоо. Учиргүй үе айгүй л одоо улс төржөл буруу зөв яриад нийгмээ битээ хаглаад эвдээд төслөө битээ эвдээд л гэж одоо би нэгдүгээрт хэлмээр байна. Хоёрдугаарт юу гэхээр их хурл ямар ч шийд гаргасан энэ төслийг цааш нь явуулах уу явуулахгүй юу гэдэг бол ахаал хөрөнгө оруулагч дээр очиж ижил шийдэн буцаж очиж. Ахаал ширээний ард сууж шийдэн. Тэгэхээр нэг их чухал юм байгаа. Төсөл бол амин сүнстэй, амин сүнснээсээ гадна одоо параметр гэж ярьдаг. Төслийн параметр гэсэн гол үзүүлэлтүүд ялангуяа манай засгийн газар тавьсан шаардлагууд бол бидний хувьд төслийн гол параметр. Тэр шаардлагуудыг авч өгөө юу гэдэг маш чухал. Ер нь бол хууль тогтоомж хинч зөрчихийг хүсэхгүй. Бид зөрчихийг хүсэхгүй, хөрөнгө оруулагч зөрчихийг хүсэхгүй. Ер нь Монголын хууль тогтоомжийг зөрчсөн ийм гэрээнд банкуд мөнгө өгнө гэж байхгүй. Энэ өөрөө ойлгомжтой асуудал байхгүй юу? Тийм учраас хэрвээ амин сүнсийн хүндэхгүй, параметрийн хүндэхгүй, гэхдээ засал сайжруулах юм байвал хөрөнгө оруулагчид бид нар эргээд ширээний ард суугаад ярихад ойлголцож болох болов гэж дотроо найдаж байна. Гэхдээ би эцсийн юуг нь өгч чадахгүй, баталгааг нь өгч чадахгүй. Итгэл нь яасан бол гэж би одоо эргэлцсэн хэвээрээ байна. Тэгвэл биднэрт шанс байгаа. Өөрөөр бол шанс байхгүй. Зүгээр улаан цай минь төслийг унгая гэдээ яваад байгаа улсууд байгаа бол тэр улсууд энэ тэгвэл энэс өөр ямар өөр гарц байгаа юм, өөр одоо сайн хөлбөр байгаа юм. Тэргээ сайн хэлж өг. Тэгвэл одоо бас ойлголцож болж байна. Таны хувьд. За яг бидний хувьд бол мэдээ тооцол дээр л ярих хэрэгтэй байх гэж бодож байна. За төслийн өөрийнх нь техник эдийн засгийн өөрчлөлт тооцоо байж байгаа. За дээр нь манай сангийн яам ажилласан, Эрдэнэс даван толгой ажилласан тооцооллууд байж байгаа. Тэгэхээр нүүрс гэдэг өөрөө бүтээгдэхүүн маань зэс алт биш гэдгийг бол одоо бүгдээрээ ойлгож байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр нүүрсний төсөл өөрөөсөө үр ашигтай байх нь ерөөсөө л нүүрсний үннээс хамаарат байна. За мэдээж технологийн асуудал, ингээд процессын асуудал явагдана. Тэгэхээр үннээс хамаарат ашиг орлого маань яаж одоо орж ирж байна? Татварууд маань яаж бүрдэж байна? Эсвэл аж ахуйн нэгжүүд маань яаж ажилтаа болж байна гэдэг талаас харах юм бол түрүүн би хэлсэн одоо үн ямар байхаас шалтгаалаад гэж тийм ээ. Тэгэхээр хамгийн багадаа бол яг бид нар татвараараа бол 4.3 тэрбумыг 30 жилдээ дээшлэх юм бол 20 орчим. Одоо нүүрсний үн 200-ууд өгөх юм бол 20 тэрбумын шууд энэ бол татвараар орж ирж байгаа ашиг. Одоо Монгол улсад орж ирж байгаа хөрөнгө гэж ойлгох хэрэгтэй. За зүгээр гэрээг шууд байгуулсны дараах одоо 3 сарын дотор хэрэг бүх процесс бусад дагалдах гэрээнүүдээ техникийн гэрээнүүдээ амжилттай хийх юм бол 3 сарын дараа 650 сая долларын бэлэн мөнгөний урсгал орж ирэхээр байгаа. За энэ нь бол бид бүгд мэдж байгаа төмөр замын нөгөө бондын мөнгө байж байгаа. Чалкогийн үрийн асуудал шууд шийдэгдэж байгаа. За урьдчилгаа төлбөрийн асуудал бас яригдж болно.
За дээр нь өөрөө төсөл инерцээрээ бол жилд нөгөө татвараараа бол хамгийн одоо өнөөгийн нөхцөлдөө 340 тэрбум гаруй төгрөгийг жилдээ улсын төсөв төвлөрүүлээд явах бол ийм л одоо эдийн засгийн тооцоо юм л байна л да. Жахланбаатар дарга бол өстой яг тоогоор хэлж байна тийм ээ. Өөрийн ямар нэг санал бодлыг хавчуулсангүй. Ерөнхийдөө нэвтрүүлэг дуусах төгсөж байгаа болохоор бид нэг түрүүн инх сайхан даргын ярианд ч ярьчлаа. Ингээд гэрээний явц дундаас баримт нь ил гарчсан болохоор гэл хэлчихэж штэ. Тэр бид нар өнөөдрийн энийг ийм яриад шийдэх ёстой хийх ёстой улсууд нь хийгээс яваасаа гэжсэн юм чинь бид нар одоо тэр хувьцааны болоод энэ талын бүх мэдээллийг сонсох ёстой болоод байгааг бид нар өөрсдөөс нь болоод байгаа юм шиг санагдаад байна. Өнөөдөр та хардаж болно, сэрдэж болно гэж яагаад бид нар энийг одоо тэгтээ улс төржилт гэж нэрлээд байна шүү дээ бид нар тийм ээ. Энийг тэгвэл энэ гэрээнд оролцуулахгүй тулд одоо энэ Монголын нэрийг хөрөнгө оруулагчдын өмнө улайлгахгүй тулд цаашдаа яах ёстой гэж харж байна. Том төсөл ил тодл байх хэрэгтэй. Ил тод байх хэрэгтэй. Процесс нь ил тод. Түүнээс хойш завсрын бичиг баримтууд ил гарна гэдэг бол хөрөнгө оруулагчдыг маш хүнд байдалд оруулж байгаа байхгүй юу? Энэ яг яасан та энийг нэг жоохон тайлбарлаж болох уу? Яг нэх нууцлах гэдэг баримт бичиг биш. Ягаад тэгэхээр энэ төсөлд оролцож байгаа энэ ерөөсө хідэн гэрээ байсан болоод ийм хачин яриа гарцсан бэ? Хідэн гэж ерөөсөө эцэлсэн гэрээ засгийн газар дээр эн чинь ажлын хэсэг засгийн газрын ажлын хэсэг засгийн газартаа танилцуулаад засгийн газар их хурл танилцуулахаар гарлаа нэг л гэрэл гарна шүү дээ. Тэр хүртэл дандаа л боловсруулалтын шатан дээр явж исэн асуудлууд байхгүй юу? Тэр боловсруулалтын шатан дээр тохиролцооны шатан дээр явж исэн асуудлууд ил гарсан юугаараа буруу байгаа юм бэ гэхээр нөгөө хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниуд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хөндөд байгаа байхгүй юу? Яагаад хөндөд байгаа гэхээр тэр гэрээг чинь нэг хэсэг нь олоод харчихна. Тэгээд хувьцаа авдаг ч юм уу тэрнээсээ дараа нь алдагдал ашиг хийгээд гомдол гаргана. Тийм ч учраас гэрээг тухайлан нууцлах гэдэг хэрэг биш. Зөвхөн гарын үсэг зураад үзгэлсний дараа зэрэг мэдээлдэг байхгүй. Японд ч зэрэг мэдээ гарч байгаа бол яг тэр цаг дээр Хонконгд мэдээ гарах хэвээр, яг тэр цаг дээр Шанхайд мэдээ гарах хэвээр, яг тэнд бүртгэлтэй учраас. Тэгээд тэр цаг дээр Монгол Улсын засгийн газар бас мэдээлж явах хэвээр. Түүнээс хэн нэгэн төрүүлж мэдээлвэл тэрнээс хэн нэгэн хонжоо одоо дамын амид нэр болчихно гэдэг ийм болгоомжил хөрөнгөний биржийн шаардлага байдаг учраас зовлон байхгүй юу. Гэтэ яг одоо нэгэнт болж байгаа юм чинь гээд бид төслөө их хуралд нээлттэй л барьж байгаа. Гэтэ та бүгд бичиг баримттай харьцахдаа болгоомжтой харьцаарай. Агуулгыг нуухгүй, болж байгаа юм нуухгүй. Яг бичгээр нь гаргаад тавина гэдэг бол үнэхээр бидний нэр хүнд зовлон үүсгэж байгаа гэдгийг бол анхаараарай гэж одоо би хэлмээр байна. За. Яг сая их сайхан сайд хэллээ. Дэд ажлын хэсэг, за ажлын хэсгийн үндсэн үүрэг бол засгийн газраас за ерөнхий сайдын захирамжаар батлагдсан юм ажлын хэсэг байж байгаа. Тэгэхээр ажлын хэсэг өөрийнхөө процесс хуулийн дагуу засгийн газартаа асуудлаа бол одоо тохиролцсон хувилбараа гэх үү засгийн газарт бол хүргэсэн. Тэгэхээр засгийн газар дээр мэдээж ер нь яг аливаа хэлэлцээ бол гарын үсэг зурх хүртэл явах байх л да. Гэхдээ засгийн газар дээр шийдвэрлсэн энэ хувилбараараа одоо их хурлд орох юм байна гэж бид нар харж байгаа. Тэгэхээр ажлын хэсгийн хувьд бол дэд ажлын хэсгийн хувьд бол өөрийнхөө одоо гүйцэтгэх үүргээ ямар ч байсан гүйцэтгсээ засгийн газартаа оруулаад хэлэлцүүлсэн гэсэн ийм л тайлбар. За ингээд нэвтрүүлгээ өндөрлөе. Ямар ч байсан бид нар өнөөдөр нэлээд салаа үзэл бодол яваад байгаа юмнуудад тодорхой тайлбарыг та бүхнээс авч өгье гэж бодсон тэр зорилгоо биелүүлсэн байх гэж бодож байна. Эцэст төгсгөлд нь нийт Монголын одоо ерөөсөө ямар ч нийтлэлийг үнсэн энэ том төсөл маань яваасай. Надад нэг хүн ярьж л да өнөөдөр нэг найз маань надтай тааралдаад за 5 толгой хөдлөх нь ажлаас минь иргэд дуудах байхаа гэд найз минь инээмсэглээд өнгөрлөө гэж надад хэлсэн. Энэ үг миний сэтгэл дэх бууж байгаа байхгүй. Тэгэхээр энийг эргээр харж хүлээсэн хүмүүс олон байна. Эцсийн дүндээ энэ бүхнийг тэр замаар нь яваасай гэж хүсгэл үлдээд байна. Энэ улс төржилт, энэ талцал бид нар дотроо ингэж байх ёсгүй гэдгийг үнэн зөв мэдээлэлээр хангахын үүднээс энэ нэвтрүүлэг хийлээ. Нэвтрүүлэгт төрөлцсөн ирж оролцсон та хоёрт амжилт хүсье. Баярлалаа.
Цагийн үзэл бодол нэвтрүүлгийн удаагийн дугаар үгээр өндөрлөө. Өнөөдөр манай нэвтрүүлэгт Монгол Улсын сайд 5 толгой хөрөнгө оруулагчдын хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагч Инг сайхан хөрөнгө оруулалтын газрын дарга энэ ажлын хэсгийн дэд дарга Жавхланбаатар нар оролцлоо. Анхаарал үзэгч та бүхэнд баярлалаа. Сайхан амраарай.